бүгдээрээ сайн байцгаана уу? Эрүүл урт наслыг ивэл хөлөө арчлаарай. Ангаа ухаанд хүний хөлийг 2 дахь зүрх гэж нэрлэдэг. Дэлхийн урт наснуудын цэнхэр бүсийн судалгаа болон Японы насжилтын биологийн хүрээлэнгүүдийн баталсан эрүүл урт наслахын тулд хөлөө хэрхэн арчлах тухай мэдээлэл хүргэж байна. Хөгшрөл хөлөөс эхэлнэ. Нүүрэн дээр өршлөө унжилт үүсдэхтэй адил таны хөлч бас хөгшиж эхэлнэ. Хөлөө арчилж урт наслах шинжлэх ухааны 4 нууцыг танилцуулъя. Үүнд нэгдүгээрт нь 2 дахь зүрх буюу шилвэний булчингийн шахуурга. Хүний биеийн цус болон бохир шингэнийг доороос дээш зүрх рүү буцааж шахдаг гол механизм бол хөлийн эрен булчин бөгөөд үүнийг ангаах ухаанд биеийн 2 дахь зүрх гэж нэрлэдэг байна. Алхах хөлөө хөдөлгөх үед энэ булчин агшиж судасны хавхлахуудыг нээж өгдөг. Шилвэний булчингаа идэвхтэй хөдөлгөж хөлөө арчлах нь зүрх судасны насыг 10-аас 15 жилээр залуужуулдаг байна. Хөлөө арчилгаа болон хөдөлгөөнд дутагдвал хөл рүү хаван үсэж зүрхний ачаал 40% нэмэгддэг. Тиймээс хөлийн булчингаа эрүүл байлгахын тулд өдөр бүр 30-аас 40 минут алхаж хөвшөөрэй. За 2 дугаарт нь шагаа үений тэнцвэр. Майя Клиникийн хөгшөр судлалын баримтаар ахмад наснуудын дунд унж бэртэх нь тэдний биологийн насыг маш хурдан хөтлүүлдэг гэсэн судалгаа байдаг. Үүний гол шалтгаан шагаа үеийн уян хатан чанар алдагдаж жижиг булчингууд нь хатан гарчдагтай холбоотой юм. Өдөр бүр хөлийн шагаагаа өөр рүүгээ болон гадагш нь эргүүлэх 1 минутын дасгал хийх нь унах эрсдлийг 50% бууруулдаг байна. Хөлийн хуруугаа хөдлөхийг өдөр тутмын журшил болгоорой. Хөлийн хуруугаа хөдлөх нь хөлийн булчин хөдөх хамгийн хялбар аргуудын нэг юм. Та гэртээ телевиз үзэж суухдаа хийж болох хөлийн хуруу нээх дасгал, ачуур атгах дасгал гэх мэт энгийн дасгал хийхийг зөвлөж байна. За 3 дугаарт нь хөлийн уулны мэдрэлүүд. Хөлийн ууланд хүрээлэн буй орчин, газрын гадаргууг мэдэрч тархинд мэдээлэл илгээдэг асар олон тооны мэдрэлийн төгсгөл байдаг. Гэртээ хөл нүцгэн алхах, зүлгэн дээр алхах, эсвэл хөлийн ууландаа массажны бөмбөгөөр илдэг хийх хэрэгтэй. Энэ үе тархины мэдрэлийн эсүүд хүчтэй чочирч тархины BDNF гормон ялгардаг. Хэрвээ та ихэнх цагаа офисын сандал дээр өнгөрөөж машин жолоодох эсвэл эсрэгээрээ өдөржингөө хөл дээрээ зогсоо ажилладаг бол эрт орой хизээ нэгэн цаг та хөл хавдах асуудалтай тулгарч болзошгүй юм. Тиймээс хөлөндөө анхаарал тавьж массаж хийх хэрэгтэй. Массаж нь хөл хавгнахаас сэргийлнэ. Хөл массажийн арсны эрүүл мэнд, гоо сайхан, залуу байдлыг хадгалах хамгийн өвдөлтгүй, тааламжтай, үр дүнтэй аргуудын нэг юм. Энэ цусны эргэлтийг сайжруулж, бодисын сэлцээ хийвэн болгож, хорт бодисыг гадагшлуулан, эсийг хүчил төрөгчөөр хангаж, хавдрыг намдах үйлчилгээтэй байдаг. Хөлийн тавхаа өсгийн уян хатан чанараа алдаж хатурах үед алхаа бүрт ирэх цохилтын хүч шууд өгдөг, нурууны үеийн дээр ирж үрэлт үүсгдэг байна. Тиймээс хөлөө тогтмол сунгаж бүлэвтэр усанд дүрж арчлах нь үе мөчний шингэнийг нэмэгдүүлж насан туршдаа залуу алхаатай амьдрах үндэс болдог. 4-дүгээрт нь хүс хорионд дадал. Өдрөн турш хүндийн хүчний нөлөөгөөр хөл рүү тунсан бохир шингэнийг шөнө унтахаас өмнө лимфийн систем рүү буцааж өгөх шаардлагатай байдаг. Тиймээс орой унтахын өмнө хөлөө хан руу 15 минут сойж хэвтэх эсвэл бүлээн усанд хөлөө дүрж амраах хэрэгтэй. Энэ вагус мэдрэлийг сэргээж лимфатик системийг 3 дахин хүчтэй ажиллуулдаг байна. Хөлөнд зориулсан баан нь эмчилгээний сэргээх, цэвэрлэх, зөөлөх зэрэг байж болно. Хөлийн бааныг унтахын өмнө хийх нь илүү үр дүнтэй байдаг. Хөлөө хөдлөх нь залуу байхын түлхүүр юм. Хол зайд алхаж чадахгүй байсан ч 7 хоногт 1-2 удаа 7000 алхам алхахыг зөвлөж байна.
Алхах нь цусны урсгалыг сайжруулж тархинд хүчил төрөгчийн хангамжийг жигд болгодог. 60 нас хүрсэн ч хөлийн тасгал хизээч ойрогддоггүй. Хөлийн эрүүл мэндийг хангахын тулд өөрт тохирсон гутал өмсөж байх хэрэгтэй. Аль болох байруу бас өндөр өсгөд гутал өмсгөөс зайлсхийгээрэй. Гутлын уловч нь хөлийг дэмжих бөгөөд нурууны ачаалтыг буруулахад нөлөөлдөг. Буруу гутлаас үүдэлтэй хөлийн асуудал төгөөмөл байдаг. Ялангуяа өндөр өсгөд болон хэд том гутал нь хөлийг амархан хөдөлгөж, хумс, үе мөчөнд ачаалал өгдөг байна. Тиймээс хөлийн хэлбэр алхах юм маягт тохирсон гутал сонгох нь чухал юм. Амьдрал бол хөдөлгөөн. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.